Дорнот аймгийн Халхгол сумын нутагт орших Сүмийн хоолой гэдэг газарт 2028 онд дахин нутагшуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Прагийн амьтны хүрээлэн Монголын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн баг жилийн 4 улирлын турш тус газрын амьтан ургамал, шавж шимэгчийг хамруулан судалгаа шинжилгээ хийжээ. Энэ нутагт өвсний гарц газрын гадаргуугийн байдал тогтоц сайн, хачиг багтай, ойр авдан малчин айл өрөхгүй учраас хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. Праг хотын амьтны хүрээлэн нь Монгол оронд одоогоос 15 жилийн өмнө хамгийн анх тахи тээвэрлэн авчирч байсан. Бид анх хомын талд 4 тахи тээвэрлэж байсан бол дараа жилээс нь 2019 оны хүртэл говийн их дархан цацд газрын Б хэсэгт тахиг сэргээ нутагшуулах ажлыг зохион байгуулж нийт 36 тахи тээвэрлсэн байна. Харин одоо Монгол орны зүүн хэсэгт тахи нутагшуулах нь зүйтэй гэж үзсэн. Тахи нутагшуулсны дараа байгаль орчинд ямар нөлөө гарч байгаа эсхийг харьцуулан судлахын тулд судална. Тахиг тээвэрлэн авчирхаас өмнө бид ургамлын бүрхөвч, шавжны бүрдэл, дэгээ гол, өвөр сүмийн горхины усны чанарт судалгаа хийж байна. Нөмөрөгт тахи нутагшуулахад дагалдаж байгаа нэг том ажил бол нөмөргийн дархан цаазд газрын хамгаалалтын захиргаатай хамтран эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид ажиллаж амьдрах байрыг барьж 2028 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Мөн Европоос тээвэрлсэн тахиг 1 жил хүртэлх хугацаанд хашиж, уур амьсгал, тухайн байгальд дасгах, биеийн байдлыг хянах зорилгоор хашаа барьж байгуулна. Манай төслийг Монгол улсын ерөнхийлөгч түүний тамгын газраас ивэлдэ авч хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байгаагаа дашрамд илэрхийлье. Тахи нутагшуулахын тулд дэгээ голоо өвөр сүмийн горхины бэлчээртэй төслийн төвийн байр барих, дасгах хашааг барьж байгуулах, тухайн цэгийн судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа юм. Сүмийн хоолой нь говийн их дархан цаазд газрын Б хэсэг, хустайн байгалийн төсөл бүрт газар, хомын талын байгалийн төсөл бүрт газрын дараа тахи нутагшуулах гэж байгаа 4 дахь газар. 1700 км² орчим талбайтай ихэнх хэсэг нь нөмөргийн дархан цаазд газрын нутагт багтдаг. Өнөөдрийн байдлаар нөмөргийн дархан цаазд газрын хамгаалтын захиргаа 18 хүний орон тоотойгоос 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн тэдгээрийн цагийн итгэх сүргийн бүтэц зэргийг тодорхойлохын тулд автомат камер байршуулж зэрлэг амьтдын хөдөлгөөнийг ажигладаг байна. Манай хамгаалтын захиргааны 10 сүмийн хоолой хэсэгт одоо тахи нутагшуулахаар судалгааны ажлыг 2019 оноос одоо үе шаттайгаар хийгээд ургамал болон биологийн олон янз байдал тухайн одоо орчин бүсд нутгалж байгаа зэрлэг ан амжилт одоо тахи хэрэгслээрээ ямар аюул дарамт учрах уу гэх мэтлэн байдлаар хортон шавь зэрэг олон төрлийн судалгааны ажлууд хийгдээд мөн одоо дууссан ингээд одоо хотын судалгааны ажлыг одоо эцсийн байдлаар хэрэгжүүлэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдээр явагдахаар одоо шийдвэр гараад одоогийн байдлаар тухайн тахийн кемпийн үйл ажиллагаа тахиг одоо арчлан хамгаалах үйл ажиллагаа явуулах байгаль хамгаалагчид мэргэжилтэн судлаач нарын ажил амьдрах байр барих газрыг байгаль орчны сайдын тушаалаар энэ оны одоо 3 дугаар сард газрыг олгосон байгаа. Одоо ингээд энэ 2026 онд байр барих үйл ажиллагааны ажиллагаа эхлэн явагдах үе шаттайгаар одоогоор ажил явж байна. Нөмрөг Халхголын айс савд тул болон шөвгөр хоншоортой зэвэг загас голын халууны нүүдэл шилжилтийг судлах дуу тохионы дамжуулагч суурилуулсан нь зүүн Монголд хэрэгжиж байгаа загас судлалын томоохон ажлын эхлэл болж байна. Тус хамгаалтын захиргааны хамт олон тусгай хамгаалтай газар нутгийн хурцгуур цогц хөтөлбөрт шалгарч батламжаа гардан аваад байгаа юм. Энэ хөтөлбөр нь Монгол орны тусгай хамгаалтай газар нутгийн менежментийн үр нөлөөг сайжруулах, урт хугацааны доктортой чадварыг бэхжүүлэх, жижиг хамгаалттай бүс нутгийг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөр нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам TNC, Монголын байгалийн өвсөн хамтран хэрэгжүүлж байгаа Өнөө мөнхийн Монгол байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ. Шалгарсан хамгаалтын захиргаанд 3 хүртэлх тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.